эх оны төсвийн төсөлд уран олборлох асуудал тусгагдсныг нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаамаа. Улсын хурлын гишүүд Содбаатар Ганбаатар Эрдэнэт нарын гишүүд 2013 оны төсвийн төсөлд ерөнхий сайдын багцад ашигт мандмал уран олборлох асуудал тусгагдсан байна. Уран олборлох нь Монгол улсад мөрдөж байгаа хуулийн зарцуудыг зөрчиж байгаа хэрэг гэж мэдээлээ. Түүнчлэн ураны одуудын байршлан Дундгов, Дорногов, Говьсөмрийн нутаг дэвсгэрт байрладаг. Тэнд говийн газрын үний усын хангамжийн 3 гол цэгийн 2 нь байдаг. Экологийн эмзэг бүтцтэй бүс нутгаа. Гэтэл ураныг олборлохдоо газрын хөрсний гүн рүү хөхрийн хүчээр шахаж уусхан баяжуулах аргаар олборлдог. Энэ нь говийг цүлжүүлэх аюултай. Чех улсад яг ийм аргаар уран олборлож байгааг хааж 15 жилийн нөхөн сэргээлт хийж байна гэж анхаарууллаа. Монгол улсын засгийн газар ерөнхий сайдын их асуудлыг хүрээнд засвар гэдэгт ашигт малтманд олборлох, ялангуяа ирэх 2013 онд Монгол улсад дулаан уулын ураны орд газрыг түшиглэн олборлох үйлдвэр байгуулах, хайрхан хараат 3 булаг дулаан уулын орд газруудын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Монгол улсад ардмын цахилгаан станц байгуулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, технологийн горимыг сонгох гэсэн ийм ажил бидний гишүүд засгийн газрын уран олборлоготой холбоотой энэ асуудлыг эсэргүүцэж байгаамаа. Уран гэдэг бол өөрөө ямар хортой бодис үлээ гэдгийг бол дэлхийн нийт өөрсдөө бүлээн зөвшөөрсөн. Зарим нэг улс орнууд энэ уран ашиглаж одоо явуулж байгаа үйлдвэрлэл үйлчлэгээ нисээ хүртэл татгалзъя гэдэг энэ сандыг гаргацсан байж хаад Монгол улс энийг эхлүүлнэ гэдэг нь бол буруу гэж бид буруу үзэж байгаамаа. Уран хэрвээ олборлох гэж байгаа бол ураныг хэрвээ ашиглах гэж байгаа бол ийм зүйлийг ард иргэдээс асуусан байх ёстой. Ийм 7 одоо үнэлэмжийг ард иргэдтэйгээ ярилцсан байх ёстой. Энэ 7 үнэлгээ assessment гэж яриад байгаа. Энэ үнэлгээнүүдийг яриад ард иргэдийн оролцоотойгоор заазуу болсны дараа эрдэмтнийхээ дүгнэлт эрдэмтнийхээ одоо тэр санал бодол дээр тулгуурлаж эцсийн шийдийг хамтаараа гаргаараа гэж заасан байгаа. Эдгээр гишүүд экологи байгаль орчны мэргэжлийн түвшний судалгаа дүгнэлт байхгүй. Экологид яаж нөлөөлөх нь тодорхойгүй нөхцөлд ураны олборлолт явуулах нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаас цөмийн энергийн тухай хуульд затраг идэвхт ашигт малтмалын орд хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдолтой ордын ангилалд багтдаг. Эдгээр ордод Монголын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, хуулийн заасан хэмжээнд үн төлбөргүй байх ёстой. Гэтэл тэдгээр ордуудад Монголын төр хувь эзэмшиж байна уу гэдг нь эргэлзээтэй байна гэж мэдээлж байна.